Сайн байцгаана уу? Chance Trade-ийн за та бүхэндээ шинэ оны мэндийг хүргье. За манай дараагийн танилцуулах машин маань Мадэр дөнгөж орж ирсэн Hyundai брендийн Santa Fe загварын машин байна. За энэхүү машин маань бол Santa Fe MX-5 гэж явдаг. Мөн дээр нь 23 оноос хойш одоо энэ шинэ загварын машиныг бол үйлдвэрлэж эхэлсэн байгаа Солонгос улс. За өмнөх одоо оны загварын машинуудаас болвол маш том автоэдтэй бүр Тэс ондоо шал ондоо загварын машин болж гарч ирсэн. Та бүхэн харах юм бол өмнөх оны загварын машинууд нь бөмбөр хэлбэртэй байсан бол энэ тэг дөрвөлжин болж гарч ирсэн байгаа. За энэ машин маань бол 23 оны 12 сартай 21,000 км явсан хайбрид 1.6 мотортой юм тэрэг байгаа. За та бүхэндээ ингээ би ерөнхийдөө детальчлаа танилцуулъя. За гэрэлтний хувьд бол Солонгос улс сүүлийн одоо энэ шинэ оны загварын тренд бол ерөөсөө имлээд зураасан гэрлүүд гардаг. За тэр трендэж гэсэн бас хадгалаад нарийн зураасан гэрлүүдийг бол оруулж өгсөн байгаа. За хамар та бүхэндээ хэлсэнчлэн ерөөсөө юм дөрвөлжин яг юм тэгшгэн болж ирсэн байгаа. За тэгэд наашаа явах юм бол толон дээрээ бол сохор бүсийн мэдрэгч нь байж байгаа. За энэ машины нэг онцлог давуу тал нь гэх юм бол энэ мөр бас юм гой зайтай гар ороход юм одоо төвгүй ачаа ачаад маш хэлбэр болгож одоо хэрэглэгчний хүсэлтээр энийг бол нэмэлтээр оруулж өгсөн. За мөн дээр нь энэ хэсэг бол одоо гар орох зориулттай юм онгоодог хэсэг байгаа. Энийг бол дотроос одоо төгжсөн байгаа учраас онгоохгүй. Ийшээ гараа игээд мөн дээр нь хойно харах юм бол нэмэлтээр хөлийн гიშгүүрийг өргөн том болгож өгсөн байгаа. Яг энэ хэсгийг энэ дээр гიშгээд одоо ачаа бараагаа ороод дээш нь гаргахад бол маш хэлбэр болгож өгсөн байна. За бүгдээрээ хоошоо яваад үзье. Хоошоо явах юм бол энэ оны Santa Fe загварын машин маань шүү дээ. Ийм хаалга нь маш том ийм өргөн тэгээ дөрвөлжин болж өгсөн. Мөн дээр нь хойд гүүпэр нь хоошооноо биш дотгошооноо хийж өгсөн байгаа. Маш том ийм зайтайгаар хийж өгсөн байгаа. Яагаад гэхлээр Солонгост одоо кемп хийх сонирхолтой маш олон хүмүүс мөн машинтайгаа чабаг буюу машинтайгаа ийм кемп хийх сонирхолтой хүмүүс бол маш их болсон. Тэгээ тэдгээр хүмүүст зориулаад энэ гүүприйг хоошоо биш дотгошоо болгож өгсөн. За мөн хаалган дээрээ энэ хойд багаж хэсгэн дээрээ бол ийм гэрлийг бас суйрлуулж өгсөн байгаа. Хоёр янзаар хасдаг ийм гэрэлтэй байгаа. За тэгээ хойд хаалга бол ийм автомат онгойдог бүр тис одоо өөр загварыг бол гаргаж ирсэн. За мөн дээр нь энэ машины хойдлын гэрэл нь хойно ийм бас дөрвөлжин хэлбэртэйгээр ингэж хийгдэж өгсөн байгаа. За бүгдээрээ доторх салонтой танилцъя. За энэ машины хувьд каллиграфи буюу хамгийн дээд одоо опшнтай лүктэй full option гэж явж байгаа. За жолоочийн талд бол суудал сануулагч за мөн энэ доторх салон нь бол ийм нумарсан LED дэлгэцтэй мөн ийм цагаан өнгийн ийм машин байгаа. За тэгээд лүк бол хоёр ийм лүктэй байгаа. За тэгээ ийшээ ингээ харах юм бол мэдээж нөгөө нэг цагаан зураас мэдрэгч за cruise control гэдэг аюулгүйн одоо системүүд бол бүгд орж өгсөн. За тэгээд хажуу талын одоо гэрэл тохио өгөхөд бас мөн камертай мөн дээр нь 360 энэ машины хувьд болохоор араа нь энэ хажуу талдаа өрүүлний доод хэсэгт орж өгсөн байгаа. Яагаад тэгэхээр нөгөө өмнөх оны загварын машинуудын хувьд бол энэ гол хэсэгтээ нөгөө товчлуур хэлбэрээр байсан учраас тэр нь хүмүүст жоохон ийм хэцүү байна гэдэг утгаараа энэ хэсгийг нь зөвхөн утас цэнэглэх ийм хайрцаг болгож өгсөн байгаа. За мөн суудал хална хөрн өрүүл хална. За мөн дээр нь ухрахын камертай бүгдээрээ хийж үзье. Камера бол 360 камертай. За ухрахын одоо араанда хийхэд бол төлөлч гэсэндээ мөн ингээд засарч өгдөг юм хийгдсэн байдаг. За энэхүү машины маань бас шинэлэг нэг хэсэг нь бол хойд зорчигчийн суудал хэсэг дээр энэ яг жолоочийн эсрэг тадлын суудлын ард энэ пар асаагуур одоо сандал халаагуур юмнууд нь эндээ ингээд тооч хэлбэртэйгээр ингээд хийгдэж өгсөн байдаг. За мөн одоо бүхэл утаснууд нөгөө C-type-тай болсон учраас одоо эндээ суудлынхаа ард бол C-type-ны оролтууд нь мөн байрлаж өгсөн байгаа. За мөн дээр нь хойд салооны хувьд бол ийм модон оруулахтай мөн лакшери харагдуулахаар ийм гоё деталуудыг мөн хийж өгсөн. Мөн энэ тор хэсэг бол сүүлийн үеийн машинууд одоо энэ дэгэнд цаашаанаа ингэж харж хийж өгсөн байгаа. За наашаанаа байгаа өмнөх машин оны загварууд бол наашаанаа харсан байдаг. Энэ бол маш одоо нөгөө ингэж буцаж ингэж гарахтаа айгу хэцүү зовиртой байгаад байна гэдэг утгаараа ийм хэлбэр болгож ингэж хийж өгсөн байгаа. Энэ мэдээж хэрэглэгчдийн одоо санал хүсэлтийн дагуу эдгээрээ хийж өгсөн. За мэдээж энэ машин маань бол суудал хална, хойд суудал хална. За бүх
опшнууд нь ингээд орсон full optionтэй. За тэгээд та бүхэндээ танилцуулсан энэхүү машиныг хэрвээ та Солонгост унахаар бол Солонгост унж болно, мөн урьдчилгаагүй 60 сар хүртэлх зээлээр авах боломжтой. Хэрвээ та Монголоос захиалж авахыг хүсвэл бидэнтэй холбогдоод банк бусаар бас авах боломжтой байгаа. Өөрөө энэ машин хайбрид төрөг учраас Монгол руу бас гайл болон дотор бага төлөгдөх машин байгаа. Мөн дээр нь энэ машины хувьд бол одоо нөгөө опшны хувьд бол зөвхөн энэ каллиграфи гэдэг опшн дээр тухайн миний тайлбарч та бүхэндээ танилцуулсан опшнууд бол байж идэг байгаа. За өөр одоо нөгөө prestige юм уу опшн бага тэрэг дээр бол эдгээр одоо нарийн деталууд нь бол орж өгөөгүй байдгаа. За тэгээ шинэ машины үнийн дүн нь бол тухайн одоо энэ опшн сайтай каллиграф хүртэлх машиныхаа үнийн дүнтэй харьцуулах юм бол 10 сая воноос дээшээ бол үнийн зөрүү гардаг байгаа шүү. Тэгээ та бүхэн маань хэрвээ энэ трийг авахыг хүсвэл Chance Trade-ийн пэйж хуудастай холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Энэ машины хувьд бол Солонгос дотроо 43 саяар зарагдж байгаа ийм машин байгаа. Тэгэхээр та бүхэн маань хүсвэл бидэнтэй холбогдоод захиалга өгөөрэй. Мөн дээр нь бид нэр YouTube хуудастай болсон байгаа. Тийм болохоор та бүхэн маань биднийг дэмжиж subscribe дарахаа мартаа. Баярлалаа.